За түрүүн болвол яг албан ёсны Brilliant chess.com-оос харуулж байгаа тэр юу хэдүүлээ харлаа. Одоо бүгдээрээ хэдийгээр Brilliant гэж гаргаж ирээгүй ч гэсэн тухайн үедээ бол намайг энэ бол Brilliant move байх ёстой гэж надад бодогдчихсэн. Гэхдээ Brilliant гэж гаргаж ирээгүй. Тэр тоглолтыг хамтдаа харцгаая. Миний хувьд бол бас нэлээд тийм жоохон counterintuitive тийм одоо тэгээ жирийн хүний хийдэггүй тийм одоо үйлдэлийн нэг байсан. Тэгэхээр бол хамгийн гоё маднуудын маань нэг хожигдож явж байгаад эцсийн мөчөд нэг золиос гаргаад тэгээ тоглолтыг зүгээр эргүүлээ хайцсан. Тийм тоглолттой хамт та нартай хуваалцах гэж байна. За тэгээд хамтдаа харцгаая юу болсныг. За харын талаас ер нь бол харын тал дээр би давгүй тоглодог. Харын тал дээр бараг 65-70 гаруй хувьтай ялдаг. Тийм аа. Ер нь бол энэ бас аюу сонирхол гараа харагдаж байна айлаас. Гэхдээ давгүй нэг мууш. За би бол хийдгээрээ Каракана хийлээ. Надад бол гоё харагдаж байна. Ягаад гэвэл айлын диагоналыг нь аль хийсэн нэ. Тийм. Нүднүүдийг нь хаагаа ийцсэн байна. Энэ диагоналыг авч байгаа зорилго бол ердөөсөө аль болох яах шүү дээ. Тэмээгээр олон нүд эзлэх. Тэгсэн чинь миний юмнууд болохоор тэр олон нүдийг нь аль болох их эзлэх тусмаа энэ тийм ашиггүй болно гэсэн. Тэгэхээр бол таалагдж байна. За морь гарч ирсэн. Айлын морь бас гарч ирсэн. Морийг нь дарсан. Дарах бол мэдээж сайн. Тэгээд юмыг нь дарах юм бол ерөөсөө бид нэр юу зорддог вэ гэхээр тэр дарсан бодон дээр давхарлахыг л зорддог. Давхарлаж чадах юм бол тэнцээ юм хожно гэсэн. За хүү төлгсөн айлын байдал бол арай жоохон давмгай юм шиг. Ер нь бол алтан дундчил байгаа юм байна. За тэмээ гарч ирсэн. За айлаас сэлгээ хийсэн. Ер нь бол тоглолт айхтар одоо ширүүн юм байхгүй. Хоёр тал өөрсдийгөө хөгжүүлсэйгээл байна. Гэхдээ миний бодлоор бол минийх жоохон задгай, айлынх жоохон тийм эмх замбраатай байж магадгүй харагдаж байна. За сэлгээ хийсэн. Миний бодлоор хоёр тэмээ маань жоохон сонирн барьшлаад байгаа шиг санагдаж байна. За тэмээ рүү дайрсан, хоошо татсан. Түлхсэн, дахиад орж ирсэн. Зөрүүлээд хүү түлхлээ. За энэ бол бас сонирхол үлдэх юм. Одоо энэ хүүгээр ийшээ авч идээд энэ чинь ингэ нээчих юм бол яхаас өр арга болчихж байгаа. За яг ингэж болох юм. За тэгсэн чинь айл яасан бэ гэхээр энэ угаасаа нээх нь бол ойлгомжтой байсан. Энэ дэр би зөрүүлээд хүү төлөвчээ. Үүн дээр айл дахиад нэг хүү төлөвсөн. За тэмээний дараанаас тэргээ гаргаж байгаа бол сайн хэрэг. За энэ дээр бол айлын бүс рүү ингэж хүүгээр орж ирнэ гэдэг бол үргэлжийн давмгай байдлыг үүсгэж идэг. Яагаад гэх юм бол айлын одоо тийм энэ морины хөлийг хагаа ичж байгаа юм өөрсдөө ингээд зам тэмээдээ зам нэгээд өчөж байгаа юм. Зам гэснээс энд одоо энэ хүү сул байж энэ. За энэ голд идсэн угаасаа тэрийг бол идэн тэргээ цухтаалган буцаага татаад аваад ирсэн. Мориороо орж ирж байна. Гэсэн чинь айл цухтаачж байгаа юм. За энэ хүү бол манай талаас бол энэ хүү нэлээд суларч эхэлж байна. Энийг би хэрвээ харж исэн бол энд энэ хүү рүү дайрж байгаа хоёр хамгаалагчийн нэгийг нь ингээ аваад идсэн байсан бол магадгүй дээрээ байсан баг. Тэгээд энэ бичих юм бол нэг иймэрхүү дайралт орж ирдэг ч юм уу те. Ингээ ороод ирэх юм бол магадгүй сэрвэгтэй ингээ буцдаг ч юм уу те. Гэж харах байсан баг. Гэхдээ бол тийм зүйл болоогүй. За мөрөөрөө ороод ирсэн айл хоёр хамгаалагч нэмсэн тэрг энэ. За одоо энд бол гол төхөө өдөлөх гээл ах шиг байна да.
ийм бэрс нүүж байгаа. Бодвол энэ тэмээнээс зайлж байгаа юм шиг байна. Ер нь бол та нар штэ энд одоо бэрсэрээ энэ хараа дараанаас гараад ингэ зайлаад ингэчиж байгаа байхгүй. Тэгэхээр чи дараанаас гарч ийн үгээд одоо идэ ачингууд наадах чи ингээд чи айлс юу очиж байгаа байхгүй. Цагийг өрүүлчихэж байгаа байхгүй тийм. Айл одоо энэ ихний ингэж хөдөлсөн үйлдэл нь юуны ч төлөө биш байсан болж тарж байгаа байхгүй. Хэрвээ би идчих юм бол тийм. Гэхдээ би энэ дээр бол идээгүй юм л да. За гэхдээ ер нь бол ингээд идчих юм бол цагийг өрүүлнэ гэсэн үг. За буцаага татаад ирсэн тэмээгээр дайрсан голд идсэн зөрүүлээд тэмээгийн төрүүлж иддэг бол сайн хэрэг. Яагаад гэх юм бол хэрвээ энд идчих юм бол бид нэр хүүгээ идүүлж байгаа. Тэгээд энд ороод ирэх юм бол бүр том аюул ингээд ац тавиулж байгаа. Аюул гэсэн үг. Тэгэхээр эндээс бол төрүүлж тэмээг нь иддэг бол маш сайн хэрэг. Гэхдээ энэ аюул сонио бас юу гэж хэлж байна л да. Компьютер хэлж байгаагаар бол айл тэмээгээр орж ирэхэд маш том алдаа гаргасан байгаа байхгүй. Тэмээгээр ингэж идэх нь маш том алдаа байсан гэж байгаа юм. Яагаад? Тэгээд би тэр алдааг ашиглаж чадаагүй байгаа байхгүй. Наа гэд идсэн чинь одоо ингээд буцаад тэнцүү болцсон. За энэ ч гэсэн чинь дахиад морийг маань идсэн, энэ ч идсэн. За юмны харьцаа хэдтэй байгаа вэ гэхээр айл бол 2 хүү илүү идсэн байна. Тийм яагаад? Сонир юм. Яга саяны одоо энэ юу гэж хэлж байгаа юм. За өргөжлүүлээ. За тэгээд бэрсээрээ орж ирээд магадгүй энэ чи идэх гэд хүч төвлөрүүлж хийж болох юм. За цагны хувьд бол би нэлийн хожигдож яваа байна. 4 минут баг 4 минутаар хожигдож байна. За 3 ширхэг хүчин чинь нэмэлтэд ороод ирсэн. Нэлийн айтайхан гэсэн үг нь бол за 3 юм чи яваад орлгүй яах вэ? Орж ирсэн, юугаа зүхтаалгасан, зүхтаалгахт нь дахиад идсэн морийг нь дарсан. За нааша морийг зүхтаалгасан, морийг нь дахиад тэрэгэн дээр нь дарсан. За энийг бол айл маш том алдаа гаргасан гэж байгаа. Яагаад гэвэл би магадгүй ингэж ороод ирж болж байгаа. Морийг нь яачиж байгаа, тэргэлүүнд арчиж байгаа юм гэж орж ирж болох байсан. Тэгсэн чинь би яасан. Ингэсэн би жигнэсээ тэгж орсон юм шүү дээ. Ингээд юу хоёрын хооронд ац тавьж шít. Тэрэг болон бэрс хоёрыг нь ацалж байна. Тэгээ морин идэж чадахгүй яагаад гэх юм бол бэрс дараатай. За тэгсэн чинь бэрсээ зайлуулсан. Мэдээж тэргийг аваад идлээ, зөрүүлээд идлээ. Энэ дээр би ингээд алдаа гаргадаг байхгүй. Одоо энэ морин хараа. Уг нь бол манайх ч айгүй гой даваатай явж исэн шүү дээ. Тэгсэн чинь хүүгээ ингэж түлхснээрээ яаж байгаа вэ гэхээр энэ морь дараатай байхаа болчихж байгаа. Тэгэнгүүт зүгээр энийг аваад идчих боломжтой гэсэн. Ингээд эргээ хожигдоод эхэлж байгаа гэсэн. За тэгэхээр тэр хүүг түлхдэг бол маш том алдаа. За мэдээж морь орж ирсэн. За энэ чи дахиад мориороо орж ирээд юу идчихв? Хүү идсэн. За мад тавиулахгүй тулд мэдээж ноёныхоо уртлын хүүг нээж байна. За энэ айл бол дахиад алдаа гаргалаа гэж байгаа. За зүйтэй. Морин дээр нь бол ачаалал өгч байна. Морио зайлуулах юм бол тэрэг нь хадаатай байж байгаа. Тэгсэн чинь зөрүүлээ шагналж байгаа юм байна. Шаглаанаас гарлаа. Дахиад ирээ шалж, шаглаанаас дахиад зайллаа. Наан хурж ирээд бэрсээ солиё гэсэн санд болгож байгаа. Одоо энэ цагийг харах юм бол 3 минутаар хожигдоод явж байгаа. Алуулж штэ. За цаашаага зэрэг гаргаад зайж байгаа байхгүй. Одоо эн чинь энд бол ингэж орж ирнэ гэдэг сонирм байхгүй. Ягаад гэвэл тэ магадгүй зүгээр ингэж орж ирээл хитгэн үйлдэлийн дараа мад тавиулж байгаа байхгүй. Гүүч юм уу?
За ямар ч тач бэрстэйгээ цаашаа зайлаад явсан. Морь наашаа орж ирсэн. Морь наашаа орж ирдэг бол маш том алдаа байсан гэж байгаа юм. Яагаад гэвэл одоо бол энэ чи forced checkmate. За энэ чи шаллаа. Ганцхан ороотой ноён наашаа орж ирнэ. Наашаа орж ирэхэд нь дахиад тэргээрээ орж ирлээ. Миний цагаараа айлд 4 минут. Надаа 49 секунд. Тэгээ би харж агаад ямар үйлдэл гаргасан гэж бай. Тэргээ зүгээр сул тавиад өгчөж байгаа. Тэ вэ? Миний тэргийг идэ. Одоо энийг угаас идэхээс өөр арга байхгүй. Тэргийг идэхээс өөр арга байхгүй. Нааша хөөний юутай ингээ ямар ч цайгүй. Тэгэхээр угаасаа идэнэ. Идэнгүүт нь ардаас нь бирстиг ороод ирж байгаа. Ганцхан ороотой цаашаа орлоо. Дахиад нэг шалаад өглөө. Checkmate. Йоо. Мэн чи хожигдчихсэн штэ бро. 2 секундын өмнө тэргээ тавиад өгсөн штэ. Тэ хожигдчихсэн. Эрдээсээ хэрвээ саяны тэргээ өгөлт ажиллаагүй байсан болвол энд би мад тавиулж штэ. Хараа ганцхан үйлдэл хараа. Хэрвээ энэ зүгээр ганцхан темпо алдсан л байсан бол айлын бэрсмэ орж ирэл дуусаа. Нэгэн үйлдэлийн урд байснараа хожиж байна гэсэн. Тэгээд damn зүгээр энийг хараач тээ. Freak. Тэгээ хараа хэдэн секунд төр дууссан бэ гэсэн чинь bam 27 секундтэй дуусчих واخхой. Догтлон энийг би одоо хүртэл санаж байна. Айл яач чадахгүй. Бүх зүйл forced. Буюу forced шатар дээр бол хамгийн хүчтэй үйлдэлүүд юу байдаг вэ гэхээр forced буюу одоо хийхээс өөр замгүй болцсон тэр үйлдэлүүд сонголт байхгүй. Айлын бүх үйлдэлүүд forced байсан гэсэн. Bam. За энэ дэр харъя. Ингээд орж ирдэг. Бирсэн хэдүүлээ зайлуулаа гаргаа явсан шүү дээ. Энэ дээр айл одоо яах ч юм дүү мэд. Ингэж орж ирж байгаа. За бодвол намайг тэмээгээ бодвол тэрглүүл дайрсан юм шиг байна л да. За тэгээд бирсээр орж ирлээ. Юу байхгүй. Нараа хэрвээ айл тэргээр хаах юм бол ингээд checkmate дуусаа. Хамгаалах юм байхгүй. Айл илүү юм хүртлээ. За тэгээ орж ирлээ. Мэдээж тэргээрээ хамгаалахгүй. Наашаа гарч ирлээ. Энэ дээр нь дахиад орж ирлээ. Тэргээрээ хамгаалах юм бол ингээд дуусаа. Тэгэхээр тэргээрээ хамгаалахгүй ийшээ зайлж орж ирчих. Тэгээ энэ дээр яа. Бам зүгээр миний тэргийг ид. Үнгүү авч байгаа байхгүй. Гэтэ chess.com-оос надад brilliant move өгөөгүй л дээ. Бам. Йоо. За. Окей. За өнөөдөр хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ дараа чимчлэгээр уулзлаа. Түр баяртай. Модерн Монголс өөрсдөө хөгжүүлдэг залуустай нэгдхийг хүсэх юм бол доор байгаа линкээр бидэнтэй нэгдээрээ надтай ганцаарчсан уулзалт бас хийх боломжтой. Англи хэлийг хөгжүүлэх боломжтой. Хөвгөний хөгжлийн болон YouTube сувгаа хэрхэн эхлүүлэх вэ гэх мэт төрлийн сургалтыг дотор нь хийдэг. Хамтдаа ном уншдаг, хөгждөг залуустай нэгдээрээ тэгээд нөгөө талд уулзцгаая. Bye.